асуулт асууж үг хэлнэ. За хамтын зээлийн тэтгэврийн хөв бууруулахтай холбоотой ер нь бол нэг талаас зүгээр тэтгэврийн нэмэх асуудал шүү дээ. Олж байгаа орлого нь амьдралын зардал хүрэхгүй байгаа учраас зээл авч байгаа. Тэгээ нэг 24 сар гэж нэг үлийн үртэй сар байна. 24 сар гэдэг хаанаас гарсан шинжилгээ ухааны үндэстэй тоо гэдэг гэдгийг асуумаар байна. Харилцааны банкнууд нь 24 сар хийдэг. Сангийн яам нь болохоор ахмадууд нь насаараа төрд ажиллаад гавьяаныхаа амралтанд гараад нэг удаагийн буцалтгүйгээр тусна тэтгэмжээ авах гэхээр дахиад 24 сарын тэр 2 хувааж өгнө гэд сангийн яам үзчихдэг. Тэр 24 сар гэж зүгээр бодоод олцсон тоо байд юм уу? Эсвэл одоо шинжилгээ ухааны үндэстэй тоо байд юм гэдгийг асуух гэсэн юм аа. Би өмнө цаас нэг хэлжсэн ма жавхлан сая та өөрөө тэтгэврт гарахгүй юу гэд. Тэгээд үүнтэй холбоотой ер нь бол яг нэг нөхөрлөд энэ чинь хүний л амьдрал юм чинь олон юм тохиолдолд амьдралч өөрөө олон өнгөтэй шүү дээ. Зөв ингээд нэрлэхэд одоо 4 хүүхэдтэй ахмад байлаа гэж бодоход ахмад тэр хүн чинь зээл аваад ч юм уу эсвэл тэр нэг удаагийн тэтгэмжээрээ амьдралд арай тааруухан явж байгаа хүүхэдтэй нэг тусдын болчих юмсан орон байрны ууршаанд өгч ядч машин аваад өгч юмсан гэж бодож зээл авд юм байлаа шүү дээ. Тэгээ тэрийг манайхан болохоор ингээд амгалт үр хүүхдүүд наа хэрэгжилдэг гэдэг байдлаар бас нэг талаас нэрэд байгаа маа. Ер нь тэгээд ихэнх одоо энэ тэтгэр авж байгаа хүмүүс бол тэр хүүхдийнхээ нэг байрны ууршлагыг шийдэж өгдөг ч юм уу эсвэл машиныг шийдэж өгдөг ч юм ингээл нэг яадаг нэг баян тансагтаа нэг тансаглаад байгаа юм нэг ч байхгүй. Ер нь бол нэг нь одоо тэтгэр аваад тэтгэврийн тэтгэмжээрээ нэг тансаглаад өрн таараа хийдэг хүн нэг ч байхгүй гэдэг биелэх гэсэн. Тэгээд нэг юм тэтгэмжээ аваад тэтгэвртэй гараад зээл авах гэхээр банк нь авч 24 сар гэж дахиад тавьчихдаг. Яг юунаас авсан тоо юм бүүмд. Тэгэхээр энийг бас юу н хармаар байгаа юм. Тэгээд төр нь 24 сар, арилжааны банк нь 24 сар. Ингээд 48 сараас илүү та нар байхгүй штэ гэж үзээд байгаа юм шиг ийм нэг логик юм зөрчил үүсээд байгаа. За тэгээд би өмнө нь Бакир сайд шилжсэн, яамд шилжсэн. Наад тэтгэвч 2 хувааж өгөх юм бол өв заламжлалын хуулиар үйлчлэхгүй шүү гэдэг нь би ч зуулж ирсэн. Яг л өв заламжлалын хууль ч өөр байна гэд. Тэгээд дараа нь өв хүүхдүүд нь өвлөгдөг боллоо гэж PR хийсэн. Одоо чүү амьд үлцэнд баяр хүргээд байгаа юм яагаад байгаа үр хүүхдэд нь. Ингээд төр нь өөрөө ингээд ахмадтайгаа дормжлоод байдаг. Санаа амар бурхны оронд одоо араас өөр хүүхдүүд чинь үлдсэн тэтгэмж чи хувааж өгнө гэдэг юм байдлаар хандаад байгаа юм. Чи нэг юм төр нь өөрөө юм хүндий хүүтэ хандаад байна шүү. Тэгээ би яста муухайцсан ганцхан асуулт сууч. Нэгэнд 24 сар ярьснах. 24 сарын дотор дэвтэртэй гараад зээл аваад бурхны оронд одсон хишнэ ахмад байд. Энэ тоо. Зээл аваад нэг, тэтгэврийн зээл аваад нэг, дэвтэртэй гараад бас нэг. Ингээд энэ 24 сарын дотор одоо энэ 24 сар гэдэг нэг учир тоо байх шиг байна. Тэнийг ийм ганц асуулт асуух гэсэн. За гишүүний асуултанд хариулъя. Гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яам төрийн нэрийн бичгийн дарга мөнхцөл. За тэтгэврийн зээлийн олох хугацаа 24 сар гэдгийг бол яанаас тогтоогоогүй, банкудаас тогтоож байгаа. Арилжааны банкуд харилцан адилгүй хугацаа тогтоож исэн. Тэтгэврийн зээлийг тэглэсний дараа тэтгэврийн зээлийн хугацаа 12 сар байх тийм зохицуулт байсан. За энэ зохицуулт байхгүй болсон. За ингэсэнтэй холбогдлолтоор 2024 оны эцсийг 23 оны эцсийг хүртэл 12 сарын хугацаатай тэтгэврийн зээлийн хэмжээг банкуудын хооронд өрсөлдөөн үүсэх замаар 24 сар болгосноор одоо тодорхой банкуд бас жишээлбэл голомт гэх мэт банкуд анх 24 сар болгосноор тэтгэвэр авагчид банкаас солих үзэгдэл их гарсан. Ингээ явандаа бол өрсөлдөөний улмаас бүх банкуд 24 сар болгосон. Тэгэхээр яг 24 сарыг яагаад болгосон гэдэг маань банкуд илүү хариулах зүйтэй байх. Ер нь бол эрэлт хэрэгцээн дээр үндэслсэн байх. Нөгөө талаасаа сангийн яам тэр 24 сар гэдэг асуудлыг бол бас манай яамнаас бол санал аваагүй. Зарчмын үед бол ингэж тэтгэвэр авагчийн тэтгэврийг удаан хугацаанд олох хэсэг асуудлаар бол аль биесны байр суурь яам бол өгөөгүй байгаа. Тэгээд энийг сангийн яам илүү тайлбар өгөх бах. Үндсэн асуудал юу вэ гэхээр тэтгэвэр гэдэг бол тухайн хүний насаараа төлсөн шимтгэлийн үр шим. Тэтгэврийн үндсэн зорилго бол тухайн даатуулагчийн хэрэглээг одоо смув буюу зөөлөн байдлаар ажил хөдөлмөр эрхэлж байх үедээ хүн ямар хэрэглээтэй байсан тэтгэврийн насанд гарсан хойноо огцом хэрэглээг унахгүйгээр тэр хэрэглээг аажим хадгалах зорилго байдаг. Хэдийгээр ажил хөдөлмөр эрхэлж хувийнхаас хэрэглээ үнцэндээ буурсан ч гэсэн. Тэгэхээр энэ хэрэглээгээ хүн өөрөө л хангах ёстой. Энийг бол одоо бусдад зориулах бол алба бол байхгүй. Одоо банкудтай ингээд бид нэр олон удаагийн уулзалт одоо бас энэ ажлын хэсгийн хүрээнийхэн дээр ч гэсэн ингэж уулзж яхад бол
ахмадуудад хамгийн тулгарч байгаа асуудал нь үрийн шүлжээнд орчоод байна. Өөрөөр хэлбэл ерөөсөө нэг ч хоног гар дээрээ тэтгэврээ авалгүй 2 жил 3 жил болсон ахмадууд байна. Тэгэхээр энэ зээлээ түлхийн тулд зээл авах маягаар ингээ яваад байгаа нь үрийн шүлжээнд орсон байна. Энэ бол ахмадуудын хувьд бол асуудал байна. Гэхдээ хэрэглээг шууд хүчээр хорих замаар энэ асуудлыг бас шийдэхгүй гэдэгтээ бол санал нэг байгаа. Илүү уян хатан байдлаар нөгөө талаас энэ хэрэглээний зээлийг яагаад их авж ийн гэхээр бүх төрлийн хэрэглээний зээл дээр зорилго асуудаг. Нотлох баримт асуудаг. Энэ одоо юун зарцуулах гэж байгаа хэрэглээг нь бол шалгадаггүй тий. Ийм зүйл байгаа. За тэгээд ахмадуудаас бид нар энэ зээлийг өөрчилснөөр маш хэмжээний гомдол ирсэн. Ямар гомдол ирсэн бэ гэхээр энэ тэтгэврийн мөнгө бол миний мөнгө учраас би өөр хүүхэдтэй өгмөр байна. Тий би өөр хүүхэдтэй өгмөр байна. Би өөр хүүхэдтэй өгөх нь миний асуудал гэдэг бол маш хэмжээний гомдол ирсэн. Гэхдээ бодит амьдрал дээр ахмадууд 24 сарын хугацаанд гар дээрээ орлогогүй байх нь амжиргааны маш өндөр эрсдэл дагуулж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ дээр нэмэлт одоо тий тусламж үйлчилгээ авч чадахгүй болдог. За ингээд ирэхээрээ дахин зээл авах юм магадлал руу улам их турхираад байна. Үрийн одоо шүлжээ байгаад байна. Тийм учраас одоо хэрэглээг нь огцом хордоггүй маа гэхэд илүү бас хугацаа болон хэмжээ өөр аргалгын харьцааг айжим шилжүүлэх нь зүйтэй байгаа маа. Тэгээ өөр орлогын харьцааг авснараа богино хугацаанд нийт ахмадын зээлийн үлдэгдэл огцом нэмэгдсэн гэсэн мэдээллийг банкуудын холбооноос бас бид нарт өгсөн. Одоогоор тэтгэврийн зээлийн асуудлыг зохицуулсан ямар нэг эрх зүйн баримт ч бол байхгүй. За, шийдвэр гишүүн тодруулах уу? Тодруулаад 1 минут авах уу? За. Тэр тоо. За, ажлын хэсгийн 4-р микрофон. За, ажлын хэсгийн 4-р микрофон. Тийм. За, яг зээлтэй тэтгэвэр авагчдын тоо манай яамд байхгүй. Ерөнхийдөө зээлийн мэдээлэл хувь хүний нууцын тухай мэдээлэл точроо учраас банкуд л хариуцж байгаа. Тэгээ энэ мэдээллийг ажлын хэсэг банкудаас бол бүгдийг нь авсан. Ер нь бол зээлтэй байжгаад тэтгэврийн нас дундаж нас буюу тэтгэвэр тогтоолгож байгаа нас дунджаар 55 60 байгаа. Тэгэхээр 55 болон 60 наснда Монгол хүний дундаж нас оролтын тэр магадлалаараа зээл авч байгаа хувьяасаа л болох бах. За яг ямар банкудад ямар хувьтай байгаа гэсэн мэдээлэл манай ямд аваагүй. Энийг бас банкудаас аваад бид нар бас танд бичгээр хэлэх боломжтой. За, Эрдэнэт гишүүн ажлын хэсгийн ахлагч Эрдэнэт гишүүнээс нэмэлт хариулт. За, шийдвэр гишүүний асуултанд банкудаас асуусан ажлын хэсгийнхэн. Ер нь бол нийт ахмадуудын 67% нь бол одоо тэтгэврийн зээлтэй байдаг. За, нас орс одоо тэтгэврийн зээл авчаад нас орсон ахмадуудын за үндсэндээ бараг 80% гэсэн баха. Би тэр тоог тодруулж өгье. Үлдэж байгаа хүмүүс нь буюу гэр бүл одоо хамтран зээлдэгч гэдэг үнийг бас давхар авч байгаа шүү дээ. Тэр хүмүүс нь буцаага төлждөг гэж. Бас нэг талаараа бол одоо зээлийн соёлтой харьцангуй одоо хариуцлага өндөртэй буюу манай ахмадууд түүний одоо хамтран зээлдсэн хүмүүс нь эцэг их одоо хүмүүсээ өөртөө одоо хороогийн жамаасыг өнгөрүүлэхгүй гэдэг үүднээсээ буцааж төлдөг дийлийнх нь. За тэр нарийн мэдээллийн өрч чинь яг одоо бол надад алга байгаа гэдэг.